Шалом. За төмрөө байна. Хатнаа. За тэгээд өнөөдөр подкастаар уулзж байгаа бас баяртай байна. За тэгээд өнөөдрийн сэдв маань болохоор хатнагийн маань сонгож авсан сэдв байгаа. Тэгээд юу лээ? Ном. За ном гэдэг сэдвээр ярих юм байна. За тэгээд яг үндэ бол миний хувьд бол яг ерөөсөн номын талаар бол ямар нэг ойлголт ер нь бол байхгүй хомс тийм байгаа. За тэгээд яагаад ном гэдэг таваа? Номыг ер нь яг унших нь одоо зөв л ах л та. Одоо гэл тий аав ээж чинь ном унш сайн унш гэлээд шүү дээ тий. За тэрийг ер нь яагаад унших ёстой тий? Уншвал яг яадын чи юу гэж бодож? Яг уу би бол нэг ном уншдаг хүн биш болохоор сайн мэдэхгүй заяа. За. Гэхдээ ном уншдаг хүмүүсийг харангууд аюу нөгөө тийм угсаал ном ч нь болохоор боловсролын одоо бэлэг тэмдэг гэж үзэн шүү дээ тий. За. Боловсрал гэвэл номтой холбогддог тий. Тийм болохоор ном унших юм бол боловсралтай болно гэсэн л нэг тийм ерөнхий ойлголт надад байна. Тэрнээс л яг одоо тийш өөр зүйл нөлөөлдөг юм гэсэн байхгүй. Яг уу нөлөөлөх л байгаа л да. Нөгөө нэг бас төсөөлөн бодох чадвар аягүй сайжирдаг гэж боддог. Ер нь яга хүмүүс ном бичээд байдаг бол. Ном бичих талаар би бодсоо бас. Юу аа. Яг ингээд үнэхээр юм хэлмээр санагдсан үедээ ч юм уу. Эсвэл үнэхээр толгой дотор нь юм ингээд багтаж чадахгүй болонгууд бичдэг юм шиг надад санагдсан. Ингээл бүр за энийг л ингэ бичиж, энийг л би өөрийгөө илэрхийлж гэдэг юм уу те. Энийг л тэмдэглэж авч үлдээ гэсэн зүйл нь өөрөө ном болд юм шиг санагдсан. Одоо нэг жишээ нь ихэнх одоо уран зохиол юм ингээд түүхэн номууд байгаа шүү дээ тийм. Тэд нар чинь ихэнд одоо ингээд зөвлөө мөвлгөө төрлийн номнууд ч болохоор ингээд миний бодлоор заяа. Ингээд өөрийнхөө уналтыг тайлбарлаад эндээс гарсныгаа тайлбарлаад эсвэл одоо тэр хүн ингэж хямраад ингэсэн гэдэг түүхэн дээр ч юм эсвэл тэр хүн ингэж салж яваад ингээд нийлээ буцаа нийлсэн гэдэг нэг тийм заавар зөвлөгөө эсвэл дараа үедээ тийм алдаа бити гараасаа энэ алдааг чи ингээд бид нэр тулаад үзцээ. Тийм бол тийм үднэс л юм шиг байгаа. Ер нь хүмүүсийн яриад байгаа. Юу юм шүү. Заавал зөвхөн уран зохиолч биш. Ер нь одоо энэ бүх төрлийн ном юм шүү надад. Тийм, ер нь тийм. Угсаал номны зорилго нь өөрөө тийм юм шүү. Одоо жишээлбэл зүгээр за математикийн ном л гэж бодоод үзье л да. Тэнгуут угаасаа тэрийг өмнө хийчихсэн. Дараа үеийн энийг сураарай. Тий. Өмнө одоо нэг дээр нэг давтаарай. Нэг дээр нэг шүү. Одоо энэ бодлогыг дахиж бодох шаардлага. Хариуг нь олчихсан шүү. Дараагийнх нь олоорой гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зорилгоор бийсэн баг тий. Магадгүй гэхдээ яг сайн мэдэхгүй л дээ. Гэтэл миний бодол тийм байна. Хатаагийн бодол тийм байна. Тэнгүүд дараа үеийн тэрийг нь мэдчихэнгүү те одоо ном уншиж байгаа хүмүүсэндээ хөвчлэн ном уншиж байгаа хүмүүс тэрийг мэдчихэнгүү те илүү хурцтай хөгжөөд эсвэл хэрэглэх устай тэр талбар дээр тэр ном гаргасан номын талбар дээр илүү хурдан гарах гэдэг байна. Одоо жишээ нь сүүлийн сошиалын номнууд гээл те сошиал хэрхэн маркетинг одортой сошиалыг хэрхэн зөвөр ашиглах вэ тэгэл бах юмуд яваал тэр чинь өмнө нь бол байгаагүй одоо яг сошиалыг ашиглаж яасан хүмүүс ингээд тий алдаад үзсэн хүмүүс нь ингээд бичээд тэмдэглээ үлдээчлээ. Дараа нь тэр алдаа магадгүй гарахгүй байх магадлал бас байна. Тэгэхээр илүү хурдцтай. Тийм боломжтой. Тийм ба. Одоо яг наадах чинь бадсан чинь яг ингэж бодож байгаа. Одоо ингээл нэг хүн ингээд насаараа нэг ном бичлээ тий. Нэг төлөө бас нэг зорилготой байсан тий. Тэгээд яг одоо өөхөө хүртлээ ч юм уу номоо бичих тэгэхээр зогсох хүртлээ номоо дуусах хүртлээ юм нэг цэг дээр очсон. Тий. Тэр цэгийн бүх ингээ агуулмж бүх номнуудаа шингэж гисэн. Тэгвэл тэр номыг уншиж байгаа хүн тэр номны цэг дээр очиод яг тэр хүний зорьсон тэр цэг дээр очингуудаа тэрний дараагийн цэг рүү явуулах тий. Харин тий. Тэгэхээр тийм зорилтаар л тэгвэл амар хурц бүх юм шинжлэх ухаан гэдэг бүх юм хурд байх гэдэг байна. Сэтгэл зүй юу гэдэг ингээ бүх юм магадгүй тийм болохоор одоо ингээ технологи маш хурцтай ч явж байгаа юм тий. Тэр олон номонд уншсан хүмүүс нь тэр хүмүүсийн цагаа гарцдаж тэгж үнтэй цагаа гарцдаад тэр аваачиж өгсөн цэг дээрээс шууд дараагийнх руу явсан учраас тий. Тэр бүх сурах зүйлүүдийг нь хялбарчиж өгсөн учраас технологиг ингэж хурдан авч явж байгаа юм байна. Тэгвэл чи ер нь амьдралдаа ном уншиж байсан нэг ч юм уу хоёр ч юм уу? Ер нь бол зорж ч юм уу? Зорж бол яг уншиж байсан гэвэл нэг байна. Нэг л
хоёр даалгавар болгож байсан гэвэл нэг байна. Тэгээд дахиад нэг байна чи. Яг ер нь зөвгөндөө. Би бол нэг 2 3хан л ном уншижсэн Яг өөрөө зорж. Тийм, зорж. Тэгээд ойлоо ерөөсөө уншдаггүй л энийг бол уншдаг гэж хэлэхгүй уншдаггүй л гэж тийм уншдаггүй гэж хэлсэн. Уус ном уншдаг ус амар гэдэг юм лээ. Тийм. Тэнгүүд яагаад уншсан бэ гэж аахгүй би тэр номыг те. Эхнийх нь болохоор амар тэнэг байсан юм ба. Нэг дөнгөж уншиж сураад заяа. Тэгээд дунд анги манг руу орж байгаа байхгүй уншиж сурцсан л хэлсэн л. Дунд анги руу орж мараад байсан чинь ингээд сургуулаас ном уншдаг хүмүүсийг ингээд тэмдэглэж байна. Тэр нэг тиймэрхүү бүртгэл явж байна гэдэг чинь тиймэрхүү юм сонссон баггүй. Тэгвэл за энд нь юусэн бүртгэлийн тул би нэг ном уншиж. Тэгээд уншиж байгаа. Тэр ном нь хамгийн амар нь шүү дээ. Сэдвэн зэ бараг 200 300 хотстой заяа. За. Тэгээ дээр үеийн шар хавцтай. Орсын ном зэ. Орс хүний зэ. Тэр нь болохоор Сухомлинский гэдэг нэртэй зэ. За. Ямар яасан юу Сухомлинский зэ. Тэнгүүтээ номныхын сэдвүүд хамгийн амар зэ. Хүүхдүүдийг багш сурган хүмүүжүүлэгчид зориулсан хүүхдүүдийг хэрхэн зөв хүмүүжүүлэхийг нэртэй багш нарын гарыг авламаа гэж тэрийг хамгийн би шууд уншсан байгаа байхгүй багш нарын уншихстай юм аа. Тэгээд уусаа тэрнээс юм ойлгоогүй зүгээр ингээд зүгээр уншаад явцсан. Тэгээд юу ч ойлгоогүй. Одоо үлдсэн зүгээр нэр л үлдсэн байгаа байхгүй. Тэгэл дараа нөгөө нэг одоо бүртгэл маань явж байгаа. Тэр ном уншсан. Ямар нэг гэлсэн чинь Сухомлинский нөгөө хүүхдүүдтэй зөв харж байгаа. Тэгвэл багш Сухомлинский гэдэг үгийг бичиж чадахгүй би амар үсгэлж хэлж байна. Тэр ч бас зөв байгаа. Тэгж л нэг уншиж тэрнээс бол уншиж байгаагүй. Тэгвэл чиний зорилго чинь нөгөө өөр байсан болохоор харин нэг уншихтаа биш өөр зорилготой байсан байна. Тийм. Гэхдээ ном миг одоо бол ер нь номыг уншихаас илүү сонсоод л юм байна. Ном ингээд амар аудио хэлбэртэй болсон гэх. Сонсох нь бүр хэлбэр болсон. Тэгээд сонсохдоо бүр нөгөө хурдын X гэдэг 1.5 2 тэнгүүт бүр ингээд амар ном уншихаар тайрч тийм. Тэгэд яагаад уншвал яг юу болох вэ юу гэж бодож байна. Нэг юмд ингээд ер нь бол анхаарал төвлөрнө гэж ярьд юм байлаа. Нэг хоёр талаар мартдаггүй болно гэдэг юм бэл. Зөв. Бас юу авах нөгөө critical thinking гэж байдаг шүү дээ. Нөгөө тийм ямарваа нэгэн зүйлд ингэж шүүмжтэй хандах эсвэл бол ухаж төнхөж бодох бодол нь сайжирдаг. Тийм чадвартай болох. Тийм нөгөө шүүмжлэл тийм нэг тийм хөндлөнгөөс нараад зүгээр бичснийг нь үнэн юм байж юм эсвэл заа гэж бодвол гэж авахгүйгээр яагаад эсвэл яаж гэдэг тийм бодлын чадвартай болт юм шиг санагдаж шүү дээ. Гэтэ бол хичээлийн номнуудыг бол хашрааж л явсан шүү дээ. Хичээлийн тэр мөрийг бол уншсан гэж хэлээ. Тийм тэр бол уншсан. Яг их сургуульд авахт нэг юуны ном уншижсэн. Hobbit. Киноны тийм тэрийг уншижсэн. Тэгээд тэрийг та бас сонирхолтой байсан л да. Тэр бол яг даалгавар байсан байхгүй. Тэр бол тэгээ даалгавраар зөв уншижсэн. Гэтэ яг сонирхолтой байсан. Яг би өөрөө зорж уншсан гэвэл соёлтгүй нэг зорж ном унших юм уу? Ямар ном? Нэг л ном уншээ. Тэгэл цөөхөн нэг тийм 7 ном хэдэн 100 удаа ч юм уу. Тэгэл тэрийг ярьдаг ч юм. Гэхдээ тийм юм байна. За. Уншихгүй байл тийм шүү дээ. Уншихгүй байл тийм шүү дээ. Яг сонсож болж байна. Тийм, сонсож эсвэл. Гэхдээ ер нь бол уншаарай л уншсан дээр л. Ядаж бас зөв бичиглэл ч юм уу тийм бичгийн дүрм мөн тэрийг бас сурхан цаашаа одоо нэг нүдлж авдаг шүү дээ. Тиймэрхүү юм болох гэж бодож байна. Тэр нэг юу гэдэг юм бэл шүү дээ. Уншсан номоо тайлбарлах нэг подкаст гэдэг юм л. Хоёулынх нь бол ер нь бол подкаст биш зүгээр яриа л юм л. Яг ч гоё. Подкаст гэдэг яриа. Гэхдээ яг төлөвлөний дагуу л явж байна тий. Эхний 10 бол ингээд зүгээр ч яг бас нэг зорилготой. Тийм зорилготой. Тэгээд зорилготой бас хүрсэн л гэж бодож. Тэгээд дараагийн 10-наас сонирн байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн хамтдаа байгаарай. Өөртөө ямарчсан өөртөө гол зорилго маань угаасаа өөртөө нээх. Тэгээд бид хоёрт яг зүгээр тэр номыг заавал уншаарай гэсэн тийм юм байлээ. Тэгвэл бид хоёр бас яг тэр номыг ч уншаад нөгөө уншдаг болох юм болов. Эсвэл
Вау, намнаас чи ийм кайф мэдрэмжийг авах хэрэгтэй юм байна. Тийм. Бид бас зааж зөвлөх юм байна. Тий бас. Тэгвэл гоё. Тийм ээ. За тэгээд өнөөдрийн подкаст маань ингээд дуусч байна. Подкаст шиг ярэ маань дуусч байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. За тэгээд ирүүл байгаарай, маска сайн зүгээрэй.